За өдрийн минь залуусаа. За манай зарим залуучууд нөгөө леверэжийг хэрхэн яаж өсгөх вэ гэд зөндөө олон залуучууд бол асууж байгаа. За энийг би тайлбарлаж өгье. За леверэжийн хувьд тэгэхээр зарим одоо Австрал болон за зарим оронд байгаа хүмүүс нь бол ерөнхийдөө солих боломжгүй байгаа. За Монгол одоо иргэний үнэлэх. За Монгол одоо тэ дугаар энтрэ бичиж байгаа залуучууд бол айгүй хурдан одоо леверэжийн 1500 бол болох боломжтой. За леверэжийг хэрхэн өсгөх вэ гэдгийг би тавхан зааж өгье. За аккаунт руу ороход бол зүүн дээд боломж ч одоо энэ байгаа. За тэгээд одоо энэ дээрээ ингээд дарах юм бол ийм зэс гарч ирнэ гэсэн үг. За тэгээд энэ дээрээ дараад яг миний энэ дарааллаар л ерөөхдөө ер нь бол айгүй бас боломж юм. За эндээсээ бол альны л ингээд туртаагаад ерөөхдөө сонгочихгүй залуусаа заяа. Хамаагүй сонгоод за яаж байгаа. За энэ энтер бол хамаагүй дээ guys. Тэгээд аль нь ч хийсэн болно. За ингээл ерөөхдөө та одоо леверэж шууд одоо 1500 болгох боломжтой гэж бол ойлгох хэрэгтэй шүү guys. Одоо тэгээд леверэжийг өсгөхдөө бол ер нь ийшээгээ ингэж ороод за change leverage гэдэг одоо бол хүмүүсийн 100 гэж байгаа нэг одоо саяны прог төгжүүлээг өгөх бол тэгээд одоо ингэж харах юм бол 1500 ингэ болсон байгаа. За ингээд бол таны leverage бол ерөөхдөө бол одоо өндөр болж байгаамаа 1500 та болж байгаамаа залуус энэ бол ингээ маш амархан байгаа шүү.